Улс орны хөгжлийн тулгуур болсон хүний хөгжилд анхаарлаа хандуулж хүн дээд үзэл баримтлалт хөдөлмөрийн үндэсний намын бодлогыг баялаг бүтээгчид дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Хамгийн залуу нам хэдий ч салбар бүрийн мэргэшсэн мэргэжилтнүүдээр хүрээгээ тэлж байгаа хөдөлмөрийн үндэсний нам инхүү Алтан дорнод Монгол компани ерөнхий захирал Гамболдыг гишүүнээр элсүүлж намын баталгаа гардууллаа. Өнөөдөр хөдөлмөрийн үндэсний намд өөрийнхөө итгэл үнэмшил өөрийнхөө үзэл бодлын дагуу ийсэж байна. Өнөөдөр бусад намуудаас онцлож байгаа юм гэх юм бол мэдээж нэгдүгээрт бол шинэ үе гэдэг утгаараа нийгэмд одоо шинэ давлгааг бас үүсгэх гэж шинээр гарч ирж байна. Нөгөө талаас бол маш их олон жил өнгөрсөн 25 жилийн арчилсан нийгэмд шилжсэн цаг хугацаанаас хойш өнөөдөр хүртэл шилжилт өөрчлөлт өсрөнгөө өөрчлөлт маань бол харах явагдаж чадахгүй гацчаад байна. Энэ олон намуудын илүү их ялгарч энийг хийж чадах болов гэсэн итгэл үнэмшлэр л одоо хандж байгаа. Баялаг бүтээгчид бол ажлын байр олгодог, татвар төлдөг, нийгмийн түүчилэгчид төдийгүй хөдөлмөрийн үндэсний намын хүндээд үзлийн нийгмийн тулгуур 5 зүйлийн нэг нь баялаг бүтээхэ. Тиймээс хүндээд үзэлд нийцсэн гишүүдээр хүрээгээ тэлэхдээ бид баяртай байна хэмээн намын гишүүд хэлж байсан. Бид бол ёс зүйтэй нам байх ёстой. Ёс зүйтэй гэдгийн ард бол бид ямарваа нэгэн албан тушаалыг бол худалдахгүй, наймаа хийхгүй. За бидний хүсэж байгаа нийгэм бол бид хүчтэй, юм төртэй, за төрдөө итгэсэн юм итгэлтэй. За иргэд нь бол аз жаргалтай ийм л нийгмийг хүсэж байгаа. Тийм болохоор төрд ажиллах альва намын гишүүд бол бүгд одоо шаардлага хангасан, өөрөөр хэлэх юм бол чадвар дээр үндэслэн энэ систем дээр тохирох юм хүмүүс л гарч ирэх юм аа. За мөн ажлын чадвартай, боловсролын чадвартай, ёс зүйтэй ийм хүмүүс л цаашаа хөдөлмөрийн үндэсний намаас холбогдох ажлыг аваад явах болно. Алтан дорнод Монгол компани ерөнхий захирал Гамболд нь Монгол Ардын намын гишүүн байсан бөгөөд намаас гарах өргөдөлтөө цаашид улс төрөөс илүү ойр нөхөдтэйгээ хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байжээ. Шинэ үеийн залуус сэхэтэн түүнийг Монгол Ардын намаас гарахад байгуулагдаад жилж болоогүй хөдөлмөрийн үндэсний нам тосон авч намдаа элсүүллээ. Тэд цаашид шинэ залуус сэхэтэн мэргэшсэн мэргэжилтнүүдтэй хамтран намын хүрээгээ улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа ч хэлж байсан.